Хөдөлгөөгөнгүй баримт. Ерөөсө бүх үйл явдал бид нар яах ёстой. Энэ ямар нэгэн энэ одоо бүх үйл явдал дээр ганцхан хүн амны хэрэг биш. Бусад улс төрийн юм дээр бид нар жоохон дүн шинжилгээ хийж явах хэрэгтэй. Энэ үйл явдлууд хаашаа явж байна. Тийм үү? Энэ төр засаг яах гээд байна. Энэ гадны нөлөө яах гээд байна, тийм үү? Урд хойд хөрш ямар нөлөөтэй. Ганцхан хүн амны хэрэг биш тийм. Би зүгээр бүх юм дээр дүн шинжилгээтэй бид нар хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зөвхөн энэ хэргийн хүрээнд ингээ ярихаар энэ бол нямд орж гэж хүний хувийн асуудлыг намынхаа асуудал болгож маш сайн тоглож байхгүй. Юу л тэгж дүн шинжилгээдэг. Өнөөдөр би хэвлийнхэнд 20 хэвлийнхэнд тэр үед нямд оржин 42 сая долларын шахаа хийсэн баримтуудыг би тарааж өгсөн 20 ширхгээ. 17 оны 10 сарын хэдэнд үлээ. Эрдэнэтэд хийжсэн шахааны асуудлаар би материалаад өгөхөд нэг ч хэвлэл гаргаагүй тэрийг. Өнөөдөр хүртэл тэр дараастай байна. Энэ хэвлэлүүдтэй хаалтан гэрээ нэмд орж хийж чадчих. Агуу мөнгөтэй хүн шунаач. Хоёр амбард амьдэрдэг агуу мөнгөтэй. Мөн үү? Над бол би хэлээд баш тийм байхгүй. Над би илүү дутуу хэвлэлтэй та нартай одоо хэн нэгэнтэй та нараа намайг хусаадаг, бити хусаадаг. Над тийм шаардлагач байхгүй. Над тийм мөнгөч байхгүй. Яах юм тийм. Наад хүн чинь бол яг тэр пиара хийж чадна. Энэ хүн бол аюултай тоглогч. Би бол зүгээр хардж байгаа. Ямар нэгэн юмар одоо энэ өнөөдөр байгаа ардын намын удирдлагыг шантаажлж энэ хэргийг хэрэгсгүй болох юм руу л төлөвлөсөн байх гэж харж байгаа. Төлөвлөсөн байх. Хэрэгсгүй болгох гэж. Мөн үү? Одоо би мэдгүй шүү. Би хэрэгт хяналт тавиагүй. Би шүүхрэл хийгээгүй. Тэр 3 шатны шүүхийг яах гэж. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж. Мөн үү? Тэгээ тэр босод тэр нууцлалтнаас гарах ёстой тэр гүйцэтгэх ажлын материалуудыг яхаа ил болохгүй. Би ойлгохдоо тэр нэлээд олон цагийн бичлэг байна гэж ойлгоод байна шүү дээ. Байгаа ч гэж гадарлаад байна. Яг хүн болгон ингэж ойлгодог байхгүй юу? Би хэрэгт нөлөөж болдгоо, хэрэгт оролцож болдгоо. Энэ хэргийг манай тагнуулын байгууллага дээр удирж исэн ажлын хэсэг гэдэг байгаа. Миний өмнө байсан улсууд. Тэд нар удирдаад аваад явж исэн асуудал. Би байгууллагын даргын хувьд л тодорхой одоо юу гэдэг байгууллагын төлөвлөгөө баталж өглөө гэж би ялгасан шүү дээ. Тэр улсуудын төлөвлөгөө баталж өглөө тийм үү. Гэтэл хууль зүйн сайд дээр нямд орж гэж хүн ажиллаж байхад хууль зүйн сайд нямд орж цагдаагийн байгууллагын төлөвлөгөө баталж байгаа. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөө баталж байгаа тийм үү. Хэлийн зэргийн төлөвлөгөө баталж байгаа. Гэхдээ нямд орж сайдын үед одоо яг бидэрт Төв аймагт таслагтай явж исэн жишээлбэл 2 цагт хүн амны хэрэг хийсэн шүү дээ. 60 хэдэн хүнийг нас боогод алсан байхгүй. Та нар өргөд хараарай. Энэ материал тэд нар ялаа өгч шүү дээ. Хүн алчаад байгаа. Юм ирүүдэн шүү. Мөн үү? Гэтэл энэ төлөвлөгөөнүүдийг ингээд нямд орж баталж байгаа. Нямд орж тэр төлөвлөгөө энэ байгууллагуудын төлөвлөгөө батсан гэдгээр бол надтай адилхан энэ фактууд дээр үндэслүүл надаас 10 дахин ялах хүн байхгүй. Цагтаа хүн алчсан. Шүүхийн хэлийн зэрэг дээр офицер нь зэрэгэ буудаад алдсан. Мөн үү? Юу лээ? Цагдаагийн сургуулийнхан бөөнөрөө зугаалж явж байгаа даваарт ороод 2 нас барсан ч гэдэг юм уу? 2 3 ч үлээ. Ийм хэрэгүүд зөндөө. Тэгээ та нар эргээд юмнууд ухаад үз. Нямд оржийн үед ямар их олон хүн эрүү шүүлтэнд орж исэн. Тулгаж исэн. Энд чи эрүү шүүлт хийх гэж санал авчирч исэн хүн шүү. Өөрөө. Тэг өнөөдөр арчлах хүний эрх яриад өчигдөр ингээ гинт гарч ирдэг юм байхгүй. Ажлаа хийч гарч ирдэг юм байхгүй наач. Баахан хүнийг бужигнуулчаад төөрөө од болж гарч ирдэг.